За тамхины тухай хуулийг дэмжиж байгаа бас хамтран санаачлагч нэг. Тэгээ намын чимэг маань бас галтай асуудлыг бол барьж авсан. Олон ч бас дайралт янз бүрийн одоо лобби орох гэж оролцож байгаа шиг байна. Ер нь бол одоо нэг үгэлэхэд өмнө нь тамхины хуульд дандаа лобби орж исэн юм бэл. Янз бүрийн хүмүүсээр одоо нэг хуулийн заалтыг хүртэл амлаж аваад гишүүдтэй ажилдаг. Тийм учраас бид нар бол энэ тамхины хуулийг бол харин ч оройтож одоо оруулж ирж энэ веб гэдэг энэ электрон тамхич орж ирээд үндсэндээ одоо 2-3 жил болчлоо. Энэ хугацаанд хичнээн ч хүүхдээ уушиг за тамхи татах одоо зөрчил нэмэгдсэн одоо бүүмэд. Тийм учраас энэ бол тодорхой бас одоо ийм сонирхлын бүлэг байсан учраас энэ хууль ч гэсэн хойш байгаадсан болов гэж бодож байна. За хуультай холбоотойгоор хэд хэдэн зүйлийг бол бас тодруулж асуумаар байна. Түрүүн бас гишүүд асуулаа. Саяны таны тэр сурчлаад байгаа тамхич үндсэндээ нэг зарим шиг л харагдаж шүү дээ хүүхдүүдэд. Ямар ч гоё өнгөтэй, ямар ч гоё одоо үнэртэй юм те. Тийм учраас энэ тамхин дээр байгаа энэ зүйлийн бусад янжуур тамхин дээр байдаг шиг тэр хавдар өвчлөл гэдэг юм зургийг нааж өгч хүн харахад хамгийн муухай харагдахаар байх хэвээр. Нэг. Хоёрдугаарт манай энэ одоо инфлюенсерүүд олон нийтийнхэн бол одоо үндсэндээ залуу үеиг бол тэр тамхи татж байгаагаараа бол тэр кино сурчлагаа өөр юу гэдгийг олон нийтийн газар явж байгаагаараа бол маш их одоо үндсэндээ энийг нэг веб зууцсан хүн бол их гоё гэдэг мэдрэмжийг 10 жилийн хүүхдүүд өгч байгаа. Тийм учраас энийг одоо сурчлах ийм хортой юм шүү гэдэг юм ин одоо яг үнэндээ эргээ бодоход нэрээ манай энэ олон нийтийн телевиз, радио, хэвлэл мэдээлэл бол тун цөөхөн гараад байгаа. Бараг бити гаргаасаа гэснийхаа төлөө магадгүй урамшуулаад шагнал авдığım уу гэж одоо хардахаар юм л болчих жил дээ. Тийм учраас хуулийн дээр бол дагах хуулийн дээр бол одоо тэр өргөн нэвтрүүлэг болон тодорхой одоо тэр сошиал төвшөнд нийт нэвтрүүлгийнхаа хэдэн хувийг гэдэг. Энэ одоо тамхины хор сурчлагыг одоо гаргаж өгнө гэдэг бүх нийтийн үүргийн одоо үүргийг дагалдуулж заахан зөв өө гэдэг ийм байр суурьтай байгаа. Дээрээс нь манай цагдаагийнхан байгаа асуумаар байна. Сая 85% биелэлтэй гэж нөгөө хүүхдийн орчин тамхи татахгүй гэдэг нөгөө зарахгүй гэдэг. Би саяны Ганбаатар гишүүнтэй бас яг нэг талаар санал нэгтэй байгаа. Хөдөө орон нутгийн ихэнх дэлгүүрүүд манай 330 сумын радиус чи өөрөө сургуулийнхаа ойролцоо 500 м радиуст байдаг. Тэр үндсэндээ суманд тамхи зарахгүй гэдэг нэг юм болчоод энэ өмнөх бас нэг хууль л да. Тэгэхээр яадгүй хөр үндсэндээ нууц зардаг. Нууц зарангууд нь яадгүй хөр цагдаагийнхаа хойш торгодог юм болчиход байгаа. Түүний оронд харин хүүхдэд зарсан байх юм бол маш өндөр хариуцлагатай шууд одоо тэр тусгай зөвшөөрөл гэдэг юм уу эрүүгийн хариуцлага одоо байх хэмжээний юмруу татаж авчрах ийм зохицуултыг уул нь оруулаад өгчүүл яад юм бэ? Бас ийшээ орчхоор бас нөгөө хүүхдүүдийн тамхи зарг гэх гэж гэдэг байдлаар бас сөрөг бас юу руу орчих вэ гэдэг болгоомжл бол байгаа. Гэхдээ ийм хуурай байдлаар бол байж болохгүй. 1 минут 8-нд авчи. Тийм зүйлийг юм тусгаад өгчүүл ялангуяа жижиг дэлгүүр эхэлж байгаа сумандар байж байгаа хүмүүс ерөөсөө нэг цагдаагаас нэг нууж юм зардаг. Тэгээд манай цагдаагийнхан ч одоо ямар хариуцлага тооцдог юм бэ мэдэхгүй байна. Нэггүй хэлэхэд жоохон хуурай дуу болчих. Минут нэмж өгнө. Тийм учраас нэгэн тэнийг барьж авснах хэдүүлээ хилцүүлгийн явцад бол ингээд оруулаад өгсөн бас яг энэ талаар нэг хилцүүлэг хийвэл яадаг гэж би бодоод байгаа. За дээрэс нь за эрүүл мэндийн даатгалын санал руу оруулах уу, юунд оруулах уу? Одоо манай энэ цуглаж байгаа мөнгийг юу зарцуулт юм бэ? Тамхи харихнаас орж ирж байгаа мөнгийг хүний эрүүл мэндийн юунд? Би сураг сонсгоно зарим нэгэн инфлюенсерүүд нэг гэрээ байгуулад нэг телевизээр хаяа юм ярьдаг гэж сонсоод байсан. За дээрэс нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын байх шиг байна. Яг энэ веб гэдэг тамхи хүүхдийн уушиг болон за энэ татдаг хүмүүс яг ямар сөрөг нөлөөтэй вэ? Эрүүл мэндийн баталгаажсан яг тийм судалгаа байна уу? Ялангуяа эмчнэр бол одоо компьютер томографаар үзүүлж ижил над уушигны гэмтэл юу ч н гардаг гэдэг ийм зүйлийг зарим эмчнэр ярьдаг. Тэгэхээр энэ хүүхдүүдийг үндсэндээ компьютер томографт үндсэндээ үзүүлдэг шүү дээ. Тэгэхээр цаана асар их одоо эрүүл мэндийн золиос яваад байгаа юм биш үү? Энэ дээр тандал судалгаа байна уу гэдэг ийм одоо асуултыг бол асуумаар байна. За хариултыг микрофон 3 номжим гишүүн. За Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Бас манай хуулийг дэмжиж санал бодлоо хэлж байгаад маш их баярлалаа. Таны хэлсэн тэр өвчлийн анхааруулга хортой бүтээгдэхүүний анхааруулгыг бид нар бол энэ бүх бүтээгдэхүүндээ оруулнаа. Тэгэд одоо бол янжуур тамхин дээр, үнсэн тамхин дээр нэг 50%-ийнх нь гадаргууных нь 50% дээр анхааруулга байгаа. Энийг 70% болгож байгаа. Янжуур дээрээ ч ажиллахан, дүнсэн дээрээ ч ажиллахан, электрон тамхин дээрээ ч гэсэн хортой бүтээгдэхүүн бол хортой гэсэн энэ агуулгыг нь бол заавал оруулах ёстой. Америк эднэрт бол хортой гэж анхааруулаагүй учраас эн чинь өөрөө хэрэглэгчдийн эрх ашигын маргаан болоо явдаг. Тэгэхээр хортой бүтээгдэхүүн бол хортой бүтээгдэхүүний агуулга одоо анхааруулга нь заавал байх ёстой гэсэн энэ шаардлагыг бол оруулж өгч байгаа. Тэгээ таны хэлж байгаа бас зөв. Энэ электрон тамхи, шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн манай Монгол улсад маш хурдцтайгаар өсөн нэмэгдсэний нэг одоо гол шалтгаан ямар ч хуулийн зохицуулт байхгүйгаас үүдээд цахим орчинд
маш хүчтэй маркетинг сурталчилгаа их явсан билээ. Энэ талын судалгааг бас Сингапурын эрдэмтэд манай ажлын хэсэгт бас хийж өгсөн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гараад тэгээ Монгол улсын хувьд бол үнэхээр агрессив маркетинг буюу хүчтэй маркетингаар хүүхэд залуучууд руу чиглэсэн тэдний хардаг одоо юу гэдэг тэр сувгуудаар гаргаж те ийм байдлаар бол маш их нөлөөсөн байна. Энэ дээр хууль эрх зүйн зохицуулалтаа сайжруулах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн. Тэгэхээр бид нар бол энэ тамхи гэдэг бүтээгдэхүүнд ороод зохицуулалтанд орохоор одоо уламжлалт тэр бусад тамхитай адилхан ийм ил задгаа одоо сурталчлах боломжгүй болно гэдгийг бас хэлмээр байна. Хүүхдэд ерөнхийдөө зарсан тохиолдолд энэ хүүхдэд зарахгүй байх асуудлаа бид нар бас үнэхээр хэрэгжилтийг нь хангах ёстой. Тэгээ манай цагдаагийн ажлын хэсэгт байгаа цагдаагийн байгууллагаас нь хүүхдэд 21 нас хүрээгүй хүүхдэд тамхин бүтээгдэхүүн үнэхээр зарсан байх юм бол одоо худалдаалах энгийн тусгай шүүрлийг нь туслах ёстой. Иймэрхүү санкцтай байж аж бид нар хаана хариуцлагатай байна гэдэг саналыг оруулжсэн. Бид нар бас энийг хилцүүлгийн явцад тусгаад яг энэ тал дээр бас гишүүдийнхаа ч мэргэжлүүдийнхаа ч гэсэн саналыг нь нэлээд сайжруулад явхад нээлттэй байгаа гэдгийг бас хэлмээр байна. За, юутай холбоотой сөрөг нөлөө хор хөнөөлтэй холбоотой асуудлыг Микрофон нэг. За, Эрдэнэт гишүүний асуудалд хариулъя Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн болормоо байна. За, электрон тамхи хүүхэд өсвөр насныханд хортой юу? Хэр хортой вэ гэж байна. За, маш олон судалгаа байдаг. За, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ гарч байгаа судалгаануудыг тогтмол давтамжтайгаар авч хэлэлцэж өөрийнхөө хэмжээнд дүгнэлт гаргадаг. Тэгээд тамхин бүтээгдэхүүний одоо судалгааны группийн тайлан гэж тогтмол гардаг байгаа. Энэ дээр маш дэлгэрэнгүй одоо шинжилгээ ухааны үндэслэлтэй тайлбарууд гарсан байдаг. За, таны асуултанд товчхон хариулахад өсвөр насны хүүхдийн уушгинд хэрхэн нөлөөлдөг вэ гэж байна. Электрон тамхины найрлаганд хүний биед хортой олон улсын хавдар судлалын агентлагийн албан ёсоор гаргасан хавдар үүсгэгч ацетальдегид формальдегид гэдэг одоо гих мэт канцероген буюу хавдар үүсгэгч химийн бодисууд. За, түүнчлэн пропилен гликол гих мэт химийн хортой нэгдэл мөн витамин Е ацетат гэсэн юм нэгдлүүд орсон байдаг. Ер нь бүх төрлийн электрон тамхинд. Тэгэхээр энэ витамин Е ацетат Гүйцээж хариулъя. Минут. Микрофон нэг. За, витамины ацетаттай холбоотой Америкийн нэгдсэн улс ялангуяа 2020-21 оны үед бол 2800 орчим хүүхэд огцом электрон тамхины одоо нөлөөтэй EVALI буюу E-Vaping Associated Lung Injury гэсэн эмчинжил ухаанд бүр эмшин нэр томьёо гараад ирчихсэн. Яг вейп хэрэглэснээс үүдэлтэй уушигны гэмтэл гэсэн ийм шинэ төрлийн өвчин гараад үүнээс үүдэлтэй би тоог нь яг нарийн санахгүй байна. 60 дүүгт нас орсон Америк нэгдсэн улс гэсэн юм тооцоо байдаг. Энэ бол бүр хамгийн одоо юм ноцтой EVALI гэсэн юм шинэ төрлийн баг өвчин үүсгэсэн байгаа. За, тэгээд электрон тамхи яагаад хортой вэ гэхээр электрон тамхины найрлаганд ордог энэ химийн хортой нэгдлүүд бүгдээрээ хортой нэгдлүүд хүний биед ашигтай хэрэгтэй нэг ч төрлийн юм байдаггүй. Тийм учраас хортой гэж үздэг. За, судалгаа та асууж ийн хор хөнөөл за донтуулах байдлын талаар Австралийн эрүүл мэндийн газрын Австралийн эрүүл мэндийн яамны За, та нэмж тодруулах дуусаг бол нэмээд минут өгье. Минут микрофон нэг. За, Австралийн эрүүл мэндийн яамнаас гаргасан тайланд дурдсанаар за хэдий бага насндаа электрон тамхи хэрэгдэн төдий чинээ цаашид янжуур тамхи болон бусад төрлийн мансууруулах, донтуулах төрлийн бодисд орох магадлал нь 3 дахин нэмэгддэг гэсэн юм судалгаа гаргачихсан байдгаа. Баярлалаа. За, Эрдэнэт гишүүн тодруулж асууна. Тэгэхээр яг энэ цаашдаа яг энэ талаар нөгөө шинжилгээ судалгаанд бид нар маш их хөрөнгө зарах хэрэгтэй. Ялангуяа одоо гадаадд хоригдсон байгаа юмыг бид нар татвар аргалж штэ одоохондоо. Энэ хуулиар одоо магадгүй. Одоо Хятад хоригдсон, Англид хоригдсон, Европын орнууд хоригдчихсан. Тэгэхээр тэд нар бол одоо нарийн шинжилгээ судалгаанаас үндэслэж бол тэгж байгаа бах. За, тэр торгуулийн арга хэмжээнүүдийг бас эргэж сайн бодмоор юм шиг. Одоо 50,000 байлгүй те. Нийтийн газар тамхи татхад энэ одоо бараг 5-10 жилийн өмнө гарч ирсэн зүйл байгаа. Энийг бол индексжүүлэх бол шаардлага бол байгаа юм биш үү? Ялангуяа одоо нийтийн газар орцонд ч гэдэг юм уу те. Ийм газарт бол одоо татдаг бүгд бүтэн одоо юу байдаг. Хинт орохын тэрийг очиод цагдаа нар орцоор явах юм уу? Эсвэл иргэн одоо хин нэг нь мэдээлэх юм уу? Энийг боловсронгуй болохгүй бол хизээч энэ тамхи дам тамхиталтыг бол одоо багасгах юм арга байхгүй. Тэгээ энэ хуулийн дээр бас хараарай гэдгийг хэлмээр. За, баярлалаа. За.
надад нэг асуулт байна.